За Монгол Суух хааны Манукул Академиас 2012 оны 9 сарын 22-ны өдөр 13 дугаар зуунаас хойш тасраад хийгдэг байсан тэнгэрийн тахилгыг хийсэн. За энэ тахилгын хийх гол утга учир бол Монгол төрийн цагаан хар алаг сүлтийг амьлуулах, тэнгэрийн ёсоор нь амьлуулах, 13 дугаар зууны ёсоор нь амьлуулахад гол зорилго нь оршижээ. За энэ дэлгэцэн дээр бол нар хүрээлсэн солонгыг харж байна. За энэ тахилга эхлээгүй өглөө дөнгөж нар манжихад бид нар тахилгынхаа талбайг бэлдэж яхад ингэж нарыг бүтэн хүрээлсэн ийм солонго татсан байгаа. За энэ одоо тахилгын талбай дээр хүмүүс тахилгынхаа талбайг бэлдэж байна. Тахилгын талбайн гол хэсэг Чинус гэдэг эртний хатан ухаан дээдээжүүдийн тогтоож исэн төрт ёсны том одоо тэнгэрийн бэлэг тэмдэг байна. За дөрвөн талд нь дөрвөн том тэнгэрийн тэмдэгтүүд байгаа. За чулуугаар талбайг зассан. Түүний дээр аргал, хоньны ноос, шар тосыг зулж бэлдсэн байгаа. За түүнийхээ дээр ганга одоо байрлуулж байна. За энэ арц бол тахилгын талбайн гол уртцаас цагаан амьлуулах гэж байгаа цагаан сүлттэй холбогдож байгаа. За цагаан сүлтийн энэ 3 амины нэгийг энэ одоо арцанд орохын дээр гүйлгэж байгаа. За ингээд тахилгын талбайн хамгийн сүүлчийн хэсэг болох арцыг хүмүүс тахилгын талбайд байрлуулж байна. За тахилгын талбайн гол одоо уртцны доод хэсэгт бол аргалаар тусгаалan зассан тавцсан байгаа. Энэ тавцсан дээр бол цагаан тэнгэрийн тахилга болж байгаа учраас зөвхөн цагаан эдээ өргөх ийм ёстой. Ингээ хүмүүс бол өөрийнхөө авч ирсэн тэнгэрт өргөх цагаан эдээнүүдтэй шившлэг юуган шингэн ингээд тавьж байна. За энэ ингээд хүн болгон өөр өөрийн тэнгэртээ өргөх цагаан эдээгээ тусгайлан бэлдэж ирсэн. За түүнийгээ аргаланлаар зэгсэн тавцанд тавихаар залхаар ингээд дугаарлан зогсож байна. За мөн арц тавих үйл ажиллагаа бас явагдаж байна. Хүмүүс нэг хүршлэн арц тавих ёстой. За өргөх цагаан эдээгээ бариад хүмүүс маань тахилгын талбай руу айсвэ. За энэ тахилгын талбай бэлэн болсон харагдаж байна. За энэ Монгол Суух хааны Манукул Академийн салбар нэгж бүтцүүдийн туг талбаанууд намирч байна. Түдгээрийн барьсан гэрүүд харагдаж байна. За энэ тахилгын эхлэхээс өмнө ингээд тэнгэрийн зүүн ур зүгээс баруун хойд зүгээс одоо ийм үүл нэг цэгээс цацарч тал дийшээ дэлгэрч одоо яг тахилгын талбай дээр хоёр талаас уулдсан байгаа. За энэ академийн арвтуудын одоо энэ символ туг нууд намирч байна. За ингээд хүмүүс маань тахилгынхаа талбайг бэлдсэн, зэгсэн, тахилга эхлэхэд нэлээд өгсөн юм байдалтай харагдж байна. За энэ хүмүүсийн гарт байгаа цагаан хоньны ноос нь дээс байгаа. Энэ дээс бол цагаан сүлтийг амьлуулах 3 дахь амийг энэ дээсээр хүмүүсийн санаа бодлоор гүйлгэж байгаа. За ингээд цагаан тэнгэрийн тахилга учраас цагаан сүлд амьлуулах учраас цагаан сүлд маань энэ цагаан ямааны зүл дээр амьлах ёстой. Тэгээ энэ цагаан ямааны арьсан дотор бол зүлд нь байгаа. Ингээд гол уртсан дээр энэ ямааны зүлдийг босгож байна. За ингээд гол уртс маань ерөөхдөө босч байна. За тахилгын талбай бэлэн болсон талбайг дээрээс нь харахад ерөөхдөө ийм харагдаж байна. За гол уртцаа бол энэ хүмүүс бол тэнгэртээ торго дурдан бас өргөдөг байгаа. Ингээд торго дурдангаараа гол уртцаа ороож өгч байгаа. Цэнхэр өнгийн, хөхөнгийн торго дурдангуудыг ашиглаж байна. За энэ тахилгын талбайн баруун хэсэгт байгаа энэ тэмдэгт бол нар зүв болон буруу эргэж байгаа асууд байгаа. Дээдлэлт нь
хас байгаа. Зааталт нь бол мөн чанарын тэмдэг бий. Урталт нь одоо төмөн үлзийхээ байна. За ингээд үндсэндээ урц бэлэн болж байна. За урцны оройд байгаа ямааны зүлдийг цагаан амьлуулах гэж байгаа цагаан сүлдтэйгээ холбох ажиллагаа явуулж байна. За хүмүүс ингээд энэ цагаан сүлдийг амьлуулах 3 дахь амийг өгөх. Монголоо гэсэн түмний итгэл сэтгэлээр, хүсэл эрмэлзлээр одоо энэ итгэл бишрлэр энэ сүлд амьлах ёстой 3 дахь ам нь олгогдох ёстой. Тэгээд энэ амийг дамжуулж байгаа энэ цагаан хоньны одоо ноосон дээсийг атгаж түүгээр дамжуулж шивтлэгийн угаан цагаан сүлдэнд шилжүүлж цагаан сүлднээсээ дээшээ тэнгэр рүү холбогдож ийм амин холбоог үүсгэж байгаа. За энэ одоо тэмдэгт болгоныг тахилгын талбайн хэсэг болгоныг одоо Манукул академийн салбар нэгжүүд тусдаа хариуцж авсан. Тэгээд одоо тахилга эхлэхэд зэхээд асаахад бэлдээд хүрээлэн зогссон байна. Босод тахилганд оролцож байгаа хүмүүс бол тахилгандаа бэлдээд ингээд бэлэн болжээ. За энэ зүүн өмнөд зүгээс өвөл нэг цэгээс задарч тал тийшээ задарч ингэж мөн баруун хойноос ингэж нэг цэгээс тал тийшээ задарч тахилгын талбай дээр уулдсан байгаа тэр дүрс харагдж байна. За энэ бидний амьлуулах гэж байгаа цагаан сүлд бэлэн болсон байна. За энэ тахилга эхлэхийн өмнө хүмүүс маань энэ тахилгын талбайг асаах галдах ийм хүмүүс маань ингээд тэнгэртээ мөргөж өөрсдийн итгэл бишрэл залбирал шившлэгээ бол тэнгэрт илгээж байгаа байдал харагдж байна. Хоёр гараа толгооноосоо дээш байрлуулж нүрээ тэнгэр лүү бүрэн харуулж өөрсдөө таниулж үйл хэрэгээ мэдүүлж ингэж тэнгэртээ мөргөдөг байгаа. За ингээд монголчууд эртээр үеэсээ хүндтэй хүнийхээ сүлийн амьсгалыг цагаан тэмээний ноосонд шингээж авдаг учиртай ингээд тэр одоо заншлаар амьлуулах гэж байгаа цагаан сүлдийнхээ дээд цагаан тэмээний ноос тавьж тэнгэрийн анхны амьсгаа хүчийг шингээж авах ийм үлийг хийсэн. За энэ нарийнхан улаан утсаар бол монголчууд утсан чиний улаан аим гэж ярьдаг да. Ямааны зүлдийг сүлдтэй холбосон байгаа. За ингээд аливаа тахилга бол 4 үе шаттай байдаг. Тайлга, тахилга, тайлал, түгэл гэсэн ийм 4 үе шаттай байдаг. Тэгээ энэ тайлга гэдэг нь бол ямар учиртай, ямар зорилготой, ямар тахилгыг хийх гэж байгаа юм тэнд одоо хүмүүс их хэрхэн оролцох ёстой. Яа энэ тахилганы ач холбогдол нь юу гэдээ олон зүйлийг таниулж өгдөг байгаа. За тэр тахилганы талбай бэлэн болсны дараа бол энэ тайлах хийж байна. За ингээд энэ тахилгыг тэнгэртэй холбож бөөлөх холбоос хийх тэнгэрийн улааш нар маань тахилгын талбайд гарч ирж байна. Энэ тахилгыг толгойлж, тэргүүлж одоо чиглүүлж одоо бөөлөх энэ онго тэнгэр бууж байна. За энэ онго тэнгэр бол улааш нартаа хэрхэн бөөлөх, юуг анхаарах, яах гэд олон зүйлийг одоо чиглүүлж хэлж явах шиг байна. За бүх улаач түшээд бол тойрч хүрээл суусан. За ингээд энэ тэнгэрийн зааварчилгаагаа өгч явах шиг байна. Аливаа тахилга бол тэнгэртэй холбох холбоос үүлгүүгээр бол хэзээш тахилга болдгоо зүгээр гал төдий зүйл болдог. Тэгээ энэ тахилгыг тэнгэртэй холбож өгөх энэ улааш нар тэдний оюун санаанууд. За ингээд энэ зааварчилгаагаа өгөөд энэ онго тэнгэр бол мордлоо. За ингээд зааварчилгаагаа авсан тэнгэрийн улааш нар өөр өөрийн хамааран харьцах аль тэнгэрийг төлөөлж хамаарч яаж аль тэнгэрийн хүчийг болох зүг одоо байрал дээр
очиж явах шиг байна. За ингээд төрүүчээсээ улааш нар маань тэнгэртээ өргөлөө өргөж мөргөж тэнгэрийнхэн энэ тахилгын үлийг даатгаж явах шиг байна. За ингээд энэ тэнгэрт бол байнга юм одоо үйл нэг цэгээс задарсан төгсөн юм. За энэ улааш нар ингэж тэнгэртээ залбирч мөргөж тэнгэрийнхэн тахилгын үлийг холбоос үлээ даатгаж мөргөж байна. За ингээд тэнгэрт мөрөхөд бол тэнгэрт бол зүг зүгийн тэнгэр байдаг. Тэгээ зүг зүгт хандаж зүг зүгийн тэнгэрт мөрөгдөг учиртай. За энэ 3 дахь дараагийн улаач энэ мөргөн улаач тэнгэртээ мөрөглөө үлж байна. За энэ хантай улаач бөөлөхөд бэлэн болсон байна. Энэ наргатай улаач бэлэн болжээ. За энэ умбаа улаач мөн одоо тахилгынхаа үлэнд бэлэн болсон харагдаж байна. За тэр ард нь манай өргөдөж ирсэн гадаадын зочид бас зарим нь харагдаж байна. За энэ тай хөгчөө улаач бол тэнгэртээ мөргөж шившлэг юугаан хүргэж тэнгэрийн тахилгын үлээ даатгах жах шиг байна. За тэнгэртээ мөргөлөө. За мөргөлнө хөндрөлжээ. За ингээд тахилга эхэлж байна. Бөөлөлтөө зэрэгцээд гал асч эхэлнэ. Ингээд тахилгын талбай бүхэлдээ одоо гал ноцох ёстой. За ингээд манай Кул академийн салбар бүтцүүдийн бүгд бүрэлд хүнүүд өөр өөрийн хуваарлж авсан тахилгын талбай эсгүүдийг одоо за энэ тахилга эхлэхэд бас ингэж тэнгэртээ мөргөж байгаа. За ингээд тахилга албасаар эхэлжээ. Энэ тахилга бол хөх Монголыг даадаг хөх нуруутыг хардаг хөх 9 тэнгэрийн хүчийг буулгаж ирэх том тахилга байгаа. За энэ тахилгыг одоо хөх 9 тэнгэртэй холбох гол холбоос үлийг бол энэ тай хөгч уулааш түүний онго тэнгэрүүд гүйцэтгэж байгаамаа. За ингээд монголчууд хурайлж тэнгэрийн хүчийг дандаа 2 гараа алгаа дээш нь харуулж хурайлах замаар тэнгэрийн хүчийг тосч авдаг. Тэгээ тэр үлээ хийж байна. За энэ тахилгын үйл явц одоо эд сайхан эхлээд гол урц маань бол их сайхан бадрангуу асч явах юм. За энэ галууд дээр бол аль хэдийн онго тэнгэрүүд ирээд суучихсан байна, бууччихсан байна. Одоо бэлгийн мэлми нээлттэй энэ далд ертөнцийг хардаг хүмүүс бол энийг өрсдийнүүдээр харж мэдэрч байгаа баха. Тэгээ энэ хоньны ноос, аргал, арц, ганг, шар тос гэдэг энэ зүйлүүд нэг дор нийлэж чадхаараа хамгийн дээд ариун үнэр гардаг. Ер нь одоо энэ орон зайд байгаа бидний ярьдаг альвин тэрэнхий үзэгдэл, тэнэмэл сүнс гэх мэт ийм хар хүчнүүд бол ихэвчлэн муу үнэрээр хоолдог. Харин тэнгэрүүд бол одоо ариун үнэрээр хоолдог. Тэгж хүч авдаг, хөглөгддөг. Тэгвэл энэ ариун үнэртэй зүйлүүд ингээд нэг дор шатахаар бол энэ уул ус, энэ газар нутаг, энэ орон зайгаас бол хамгийн муу муухай хүчнүүд бол бүгд дөрвөн зүхтаж одоо саринж алга болдог байгаа. Харин тэдгээрийг сарнисны дараа бол тэнгэрээс жинхэнэ ариун дэд оюун санаанууд буюу жинхэнэ тэнгэрүүд, онго тэнгэрүүд бууж ир заларч энд хүчээ буулгадаг учиртай. За ингээд сая манай хантай улаач бүлс одоо наргатай улаач тэнгэрийн холбоос үүлэндээ аль хэдийн мартсан гэдэг холбоо өсвөл нь эхэлсэн байгааг бид нар харж байна. Бөөгийн бөөлхөөр бүжийн тулаан гүйдлөөр гэж энэ улаач болгон өөр өөрийн онцлогтойгоор өөр өөрийн хурд темп, өөр өөрийн одоо аргачлалаар бөөлж байгаа. За энэний цаана бол онго тэнгэрүүдийн бөөлөлт ингэж улаачаараа дамжиж гарч ирдэг юм аа. За энэ умбаа улаач бол тэнгэрийн холбоосоо эд хийж явах шиг байна. За ихэнх үед бол энэ жоохон утаагаар нь энэ арц ганг, аргал гээд одоо бүгд нэлээд даагаад асаад ирэх үед бол за та нар тэнгэрт байгаа үлийг харж байгаа бах. Маш их тийм цацарсан, задарсан
ийм нэг цэгээс тал тийшээ ямар нэг орон зай өнцгөр одоо хязгаарлагдаагүйгээр маш гоё задарч байгаа. Энэ бол үүлэн тэнгэрээр дамжуул тэнгэрийн хүч, цагаан тэнгэрийн хүч яаж бидрийг эрх шагааг бол харуулдаг. Ер нь бол тэнгэрийн одоо үндэс суурь нь бол үүлэн тэнгэр байдаг. Тэгээ тэнгэрээс одоо газарт бууж байгаа, ирж байгаа, мэдээлж байгаа тохио мэдээг бол үүлэн тэнгэрээр дамжуулж өгдөг байгаа. За ингээд одоо гол уртцуул бол аль хэдийн дүрлцээд бадраад эхэлсэн. Тойрог одоо чинас маань бол нэлийн асах юм шатандаа явж байна. За хүмүүс хурайлж одоо ингээд тэнгэрийн хүчийг авах тэр сүв сайлаа өргөөд давхар бүхий л үлээ амжуулж ингээд зогсох юм да. За энэ одоо тай өгчүүлээш тэнгэрийн холбоосоо хийж явах шиг байна. За энэ тахилгын талбайн орой хэсэгт байгаа энэ хас шатчуун хас бол мөнх тэнгэрийг илэрхийлдэг. Мөнх тэнгэрийн томьёо символ болдог. За хүмүүс тэнгэрийнхээ хүчийг тусч авсаар л байна. За энэ бол нар зүв буруу эргэлтэй асууд. Энэ бол улцынхээ буюу үлзийхээ. За энд манай зүүн дээдлийн зүүнний 44 тэнгэрийг төлөөлж итв. Тэр талаас хамааралтай болж байгаа юм улааж харагдаж байна. Бөөлөлт бол нэлээд жигдэрсэн байгаа. Хүч авсан байгаа. За энэ тай өгч болооч тэнгэрийн холбоосыг ид хийж ах ийм бөөлөлт нь харагдаж байна. Жигтэйхэн одоо хүч авсан ийм байдалтай их хөглөгдсөн байдалтай харагдаж байна. За наатар гал дээр буусан байгаа онго тэнгэрүүд тэнгэрийн одоо мэдээллүүдийг та нар харж байгаа бох. За хүмүүс маань тэнгэрийнхээ хүчийг тосч авах хурайлалд залбирал өргөл бүхүүлэн амжуулсаар л байна. За энэ одоо ил зөргийн улаач холбоос үүлэндээ зэгцэрсэн үүлэнд нь нэгтлэн гүн болсон юм харагдаж байгаа юм. Энэ тай өгч улаачийн хэдсэн дээр байгаа энэ хөх тэмдэгт бол энэ тахилгын талбайн голд байгаа чинас. За энэ хэдсэн дээрх энэ чонос энэ газар дээрх тахилгын талбайн чоностой холбогдож энэ хүчийг хавсарч буулгаж ирж байгаа. Тийм учраас гол холбоос бол энэ хэцээр дамжиж хийгдэж байгаа. За тэнгэрт бол одоо тунгалаг амгалан юм үнэл цагаан тэнгэрийн хүч буусан, цагаан үйл хурж буусан юм харагдаж байна. За тахилга бол ер нь нэлээд жигдэрсэн байна да. За одоо яг энэ бидний нөгөө цагаан сүлтэй амьлуулах цагаан ямааны маань зүлд рүү гал орж байна. Яг энэ үед л одоо зүлдний ам бол сүлд рүү шилжиж эхэлж байгаа. За энэ мөргөн улаач бол тэнгэрийн холбоос үл зэгцэрсэн ийм бөөлөлттэй байна. Энэ далимт хэлэхэд бол монголчууд бол монголоо гэсэн итгэл үнэмшил, монголоо гэсэн сэтгэл дээр ямар их хүчтэй нэгдэж чаддаг, нэг хүн шиг байж чаддгийг бол энэ тахилгын явцад бол харагдсан. Энэ хоньны ноосн дээснээс атгаад Монголынхон төлөө хувийнхаа одоо зүйлийг гойхохгүй, улс үндэстнийхээ төлөө, Монгол улс үндэстэн сэргэн мандахын төлөө шавьчлаг залбирлыг одоо тэнгэрт илгээгээрэй гэж одоо хэлэхэд бол бүгд одоо энэ чигт одоо санаа зориг, үйл хэрэг нэгдэж чадсан, итгэл сэтгэл нэгдэж чадсан юм сайхан нэгдмэл эвтэй сайхан оролцож исэн. За энэ ил зэрэг болооч бол нэлээд хүч авсан, нэлээд хөглөгдсөн байдалтай болж байгаа юм.
цаана хантай болооч бөөлж байна. Холбоо сүүлэндээ нэлээд хүчийг хураасан бол та. За энэ лааш нар маань бөөсөөр тэнгэрийн гэртээ бол аль хэдийн холбоо тогтсон, тэнгэрийн үд нээгдсэн, онго тэнгэрүүд бууж ирсэн. Одоо бол тэнгэрийн хүчийг татаж буулгах төвшөндөө орчихсон байж байгааг бол хүмүүс мэдэрч байгаа баха. За энэ дээрээс харахад бол тахилгын талбай маань ингэж харагдж байгаа. Гол урц бол нэлээд шатсан. Энд бол нийтдээ 1200-300-аад хүн тахилганд оролцсон. Бүгд одоо Монгол дээл хувцастайгаа 13 дугаар зууны дэг ёсоор энэ тахилгыг хийж байгаа учраас одоо үндэтгэл сайтаар. За ингээд гол урц маань ерөнхийдөө баруун тал руугаа дарж унж байна. За энэ бол үнэхээр баруун зүгийн Сэхэрлийн 55 цагаан тэнгэрийн тахилга гэдгийг бас нэг гэрч болж одоо гол урц маань баруун тал руугаа ханарч унлаа. За энэ тэнгэрт бол ерөөсөө цагаан тэнгэрийн хүч, цагаан үлээр цагаан тэнгэрийн хүч хэрхэн бууж байгааг бол харуулж байна. Тэгээд төрөнд нь бол зөвхөн зүүн урд баруун хойд зүгээс байсан бол одоо бол нарыг хүрээлээд битүү тал тийш ийм задарсан ийм одоо тэнгэрийн хүч бууж байгааг. Ер нь бол хөхисэн тэнгэрийн хүч бол эрчим энерги бол нараар дамжиж дэлхий рүү нэвтэрдэг байгаа. Тийм учраас нараар дамжиж энэ хүч орж ирнэ. Тийм учраас өглөөрт нар гаргахад, нар мандахад одоо энэ цагаан сүлдийг хамжуулах цагаан тэнгэрийн тахилгыг хийдэг учиртай. За энэ хүмүүс маань хурайлаад л тэнгэрийн хүчийг татж авдаг. Ер нь бол хурай гэдэг үг бол тэнгэрийн авиа хэлнээс бүтсэн ийм томьёо үг байгаа. Уухай гэдэг ч бас тэнгэрийн авиа хэлнээс бүтсэн томьёо үг. Уухай гэдэг бол хүн дотроосоо бүх муу мухай юмаа гаргаж хайж хүчээ төвлөрүүлдэг ийм дуудлага, тэнгэрийн авиа дуудлага бол хурай гэдэг бол тэнгэрийн хүчийг хурааж авдаг ийм авиа дуудлага. За хүмүүс маань тэнгэртээ өргөсөөр хурайлан хүчээ дуудсаар авсаар байна. За наргатай болооч бол энэ галыг сайн ажиглах юм бол гал дээр бол маш олон төрлийн онго тэнгэрүүд буусан. Тэдний дүрс олон зүйл мэдээлэл энэ гал дээр байж байгаа. Галаар дамжиж бууж ирдэг. Ер нь уул овооны ч бай, гал голомтын ч бай, удмын ч бай, тэнгэрийн ч бай ямар ч тахилгыг галгүйгээр хийдэг ёс одоо Монгол талаа байхгүй. Бүх тэнгэрт хүргэх бүх холбоос ийг бол галаар хийдэг. Дээр нь тэнгэр газрын хоёрыг холбох бүх холбоос бол галаар холбогддог юм учиртай. Тийм учраас монголчууд одоо бүх тахилгыг галтай холбож галын тахилгатай нэгтгэж хийдэг юм учиртай. За энэ хантай болооч бол ингээд бөөлж. Ер нь бол тахилгын талбай нилээн ассан. Тахилга нилээн жигдэрсэн, тэнгэрийн хүч буусан. Та нар одоо ажиглаж байгаа бол тэнгэрт үйл бол бөөрөнхий хэсэг байсан бол одоо ингээд ерөнхийдөө задраад нэгдээд ингээд баруун хойноосоо зүүн хойноосоо баруун урагшаа гэсэн ийм урсгалтайгаар бол ингээд нэг шугамд орж ингэж яасан байгаа. Цэгцэрсэн байж байгаа. Энэ бол тэнгэрийн хүч жигдэхэн урсаж бууж байгаагийн одоо том үүлэн тэнгэрээр ирүүлж байгаа мэдээлэл юм да. За энэ тай өгч болооч бөөлөөд. Одоо яагаад зуралдаад байгаа юм те? Энэ сүлдрүүгээл явж ах шиг байна да. Хөхисэн тэнгэрийн хүчийг сүлдэндээ татаж уулгахаар л сүлдрүүгээл явж ах шиг байна. За тийм байна. Сүлдэн дээр ирж байна.
За энэ сүлдэн дээр ирж бөөлж ийн гэдэг бол ерөнхийдөө хөх хийсэн тэнгэрийн үүд нэгдээд хонх тэнгэрүүд бууж ирээд тэнгэрийн хүч одоо тахилгын талбай дээр бол буутсан. А тэр хүчийг бол цагаан сүлд бол аль хэдийн цагаан ямааны зүйл дээр бол амин шингэсэн, оршицсон байгаа. Одоо энэ амийг бүхэлж тэнгэрийн хүчийг энэ сүлдэн дээр буулгах ийм бөөлт явагдаж байна. За энэ ард нь одоо цагаан сүлдэндээ цагаан сүргэж, тэрний дээдлэлд энэ амьлуулсан цагаан ямааны тэр зүлдний дүр одоо харагдаж байна. За яг энэ одоо хай хөгчийн улаачийн энэ онх тэнгэрүүд энэ цагаан сүлдэн дээр бөөлөх үед сая та нар анзаарсан баг. Цагаан сүлдэний энд өргөж байгаа энэ цагаан сүлдийг амьдуулж байгаа цагаан ямааны зүйлд бол цагаан сүлдэнд бүрэн шилжиж сүлд амилсан гэдгийн баталгаа бол одоо энэ тэнгэрт үүлэн тэнгэрээр ингэж харагдаж байна. Энэ бол яг бидний одоо зүлдэнд залсан цагаан ямааны дүр. За энэ хажууд нь лууны дүрс байж байгаа, наашаа харсан. Яг нүүрээр наашаа харсан могоодлохотой лууны дүрс. Тэгээ тэр арагшаа зоо нуруу нэргээд артаа талд нь ингээд тоосны үд шиг хяруулын үд одоо сүүл шиг ингээд өндийгөө тосоод ирсэн лууны одоо сүүл харагдаж байгаа. Тэр ингээд их биетэйгээ холбогдсон байж байна. За ингээд цагаан ямаа, цагаан лууны одоо энэ хос дүрс ингэж гарч ирж байна. За цагаан ямааны бол цагаан сүлд амьсныг харуулж байгаа. Цагаан сүлд бол цагаан лууны дүрс бол цагаан тэнгэрийн хүч үнэхээр буужээ гэдгийг одоо баталгаа. Тэнгэрт үүлэн тэнгэрээр ингэ тохио мэдээ хариу нэрж байгаамаа. За ингээд энэ цагаан сүлд амьлж, цагаан сүлдэн дээр цагаан тэнгэрийн хүч буусны одоо цаанд бас цагаан лууны амьд давхар шингэсний одоо эцэст бол энэ одоо онх тэнгэр бол энэ цагаан сүлд ингэж өргөж залбирч явах юм аа. Яг ард нь тэр цагаан лууны бие зоо гэд одоо яг тэрний хүч бууж байгаа. Тэг ийм одоо нэг дор ингэж бүх тэнгэрийн үйл давхцсан гэж байхгүй л дээ. Яг цагаан сүлдний байрлаж байгаа баруун хой зүг түүний артталд яг амьлуулсан цагаан ямааныхын зүйлд дээр нь бууж байгаа цагаан тэнгэрийн хүчин лууны одоо дүрсээр бууж орж ирж байгаа гэд энэ олон зүйл бол ингээд санамсаргүй явдал бол биш ээ. Энэ нэг дор ингэж олноороо ингэж давхар үзэгддэг тохиолдол гэж байдгүй санамсаргүй явдал. Энэ бол цаанаасаа тэнгэрийн дохио мэдээ, цагаан сүлд амиллаа, цагаан тэнгэрийн хүч буулаа гэдэг юм одоо том баталгаа тэнгэрээс үүлэн тэнгэрээр дамжуул бидний нүдэнд харуулж байгаа ийм том жишээ. За ингээд одоо энэ цагаан сүлдэн дээрээ бөөлж байна. Хүчийг одоо улам татж ирэхээс гадна амилсан цагаан сүлдээ бас хөглж явах шиг байна л да. За энэ онх тэнгэр бол их одоо баясангүй их огшон байх шиг байна. Эртний цаг үед амьдарч исэн энэ онх тэнгэрүүдийн хувьд бол энэ төрт ёсны цагаан сүлд, хар сүлд, алаг сүлд гэдэг бол маш их дээд эрхэмшүүтэй байсан. Тэг ямар их хүндэтгэл үзүүлж яаж одоо цагаан сүлдэнд мөрөг залбирч байгааг сая бид нар бас харлаа. За ингээд буцаад тахилгын талбай руугаа зүгэлж явах шиг байна. Тахилгын талбайтай холбогд. За ингээд энэ тахилгын төгсгөл хэсэг хаалтын бүлд бол энэ тахилгыг тэнгэртэй холбосон энэ 7 тэнгэрийн улаач бол цагаан сүлдээ тэгээ улаан утсаар холбогдоод ингээд бөөлж байгаа. За энэ бол ямар утгатай бөөлт юм гэхээр цагаан сүлдэндний ам, цагаан сүлдэн дээр буусан тэнгэрийн хүчийг бүхэлж, баталж ингэж одоо бөөлж байгаа юм бөөлт юм аа. За энэ арцанд орох зүйлэр бол гол уртснаас цагаан ямааны сүлдэнд ам, цагаан сүлдэнд шилжсэн байгаа. За ингээд үндсэндээ бөөлөлт дуусаж
тахилгын арга хэмжээ үндсэндээ дуусч одоо энэ та өгч уулаачаас гэсүүлээд тахилгынхаа талбайд бүгд одоо мөргөж байна. За энэ бол тахилгын талбайн оройд дээд хэсэг тэргүнд байгаа мөнх тэнгэрийн төлөөлж байгаа хастаа мөргөж байна. За энэ одоо мөн чанарын тэмдэгт мөргөж байна, зүүмтэлд байгаа. Энэ хоёр гараа алдалж ингэж мөргөдөг бол энэ яг тэнгэрийн мөргөлт. Тэнгэрт мөргөлтөл зөвхөн энэ мөргөлийг хэлдэг. За энэ тахилгын талбай тахилгын дараа бол ингээд нарыг тойроод ийм 7 өнгийн солон хүрээлж битүү хүрээлж татсан байгаа. За энэ бол тэнгэр төө дээшээгээ 7 түвшний тэнгэр маш их одоо баясаж бидний тахилга тэдэнд хүрч бидний хооронд холбоос тогтож тэд нар бидний одоо өргөсөн тахилын одоо үүлийг хүлээж авч маш их одоо баярлан баясан сэнгисний одоо нотлогоо болж энэ солонго татдаг учиртай байгаа. За ингээд ерөнхийдөө тахилга нэлээд төгсгөл хэсэг рүү ороод хүмүүс бол хүчээ хурааж авах тэнгэрийн дохио мэдээллийг хүлээж авах гэд олон одоо өгөгдлөө хүлээж авах гэд олон үйл рүү шилжсэн байгаа нь харагдаж байна. За ингээд тахилга нэлээд төгсөх үед ингээд тахилгын талбай үндсэндээ шатаад дууссан. За ингээд нарыг тойрсон битүү солонго тутаад ингээд байж байгаа. Энэ дүр зургууд харагдаж. За бөөссөн улааш нар маань тахилгынхаа талбай тэнгэртэй мөргөж байна. Тэнгэрийн хүчийг хурааж татж авч байна. За энэ бол Монгол сууханы Манакул академийн эрдэмтдийн зөвлөлийн гишүүд, хаан танхимын гишүүд, хатан танхимын гишүүд гэд одоо хүмүүс тэнгэртэй мөргөж, сүлдэндээ мөргөж, тахилгын талбайдаа мөргөж байгаа дүр зураг харагдаж байна. Үнэхээр монголчууд бол тэнгэр шүтлэгтэй ард түмэн тэнгэртэйг ингэж л холбогдож, ингэж л бодитоор тэнгэрийн хүчийг авч хурааж, буулгаж хариуд нь тэнгэр одоо үйл нь хэрхэн бүтснийг яг ингэж төрөүний одоо тэр цагаан ямаа, цагаан лууны тэр солонгийн гэх мэт олон одоо байдлаар үйл нь тэнгэрийн болон бусад тэнгэрийн олон байдлаар бол энэ хариу мэдээг ингэж ирүүлдэг байгаа. За ингээд сүлд маань сайхан амилсан. Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд маань сүлдэндээ мөргөж ажис авсаар байна. За энэ сүлдний хажуугаар байгаа тэр улаан утас бол цагаан ямааны зүлдний амийг сүлдэнд татж ирсэн энэ утас байгаа. Тэгээ монголчууд утсан чиний улаан ам гэж ярьдаг. Ийм л одоо утсан чиний ам энэ утсаа энэ одоо дамжиж энэ сүлдэнд шингэсэн байгаа. За ингээд хүмүүс бол тахилганд оролцсон, тахилганаас төрсэн сэтгэлээ хуваалцаж авах шиг байна. Хүү ажигаад одоо сэргэж байгаа гэж үздэг. Тэгээ эндээс хойш бол бид 10 удаа тахилга явуулна. 10 удаа тахилга явуулгад энэ 9 цагаан сүлдний ам оруулах юм. Өнөөдөр бол 9 цагаан сүлдний гол сүлдийг ам оруулж, жинхэнэ одоо тэнгэр бурханд нь холбож, тэрний хүчийг хурааж байгаа өдрөслөө. Их олон сайхан биелэг гарч ирж байна. Хон одоо тэнгэрт бол гар сайхан хүрээлээ. Тий манай нэг юуны овооны тэр гал яадаг тул юу вэ штэ? Урц. Тэр урцууд бол баруун зүгдүүгэн унлаа. Барууны 55 цагаан тэнгэр бол үндсэндээ бидний ивент тэтгэж яах гэсэн санаа. Энэ жил big ceremony. За энэ манай тахилганд гадаадас өргөж ирж орсон ийм улааш нар бөөнөр байгаа. За энэ хүн бол Марик гэж Галланд улсаас ирсэн байгаа. За би хизээч энэ том тахилга дээр оролцож байгаа. Тэгээд тахилгад оролцсон хэрэг дээрс нь маш их хүчийг авлаа, маш их хүчийг мэдэрч маш их юм хүчин дунд байна гэдэг л надад. I've never been to such a big ceremony and it's a great honor to be invited here and to have attended the ceremony and to receive the powers. I'm very thankful. I learned a lot. За би амьдралдаа хязгаарч юм том тахилгад оролцож байсангүй. Тэгээд тахилгад орсондоо урагдсандаа тэгээ мөн түнчлэн дэндүү хүчийг авсандаа үнэхээр их баяртай байна. And not much. I just had the information from the
Өмнө нь бол би зөвхөн интернетээр болоод ном сурах бичгээс ингээд Монголын бүгэн талаас зөвхөн гадна талаас нь соёл талаас нь уншиж байсан. Хизээч ингээд дотор талаас нь ойлгож мэдэрч байгаагүй. Тэгээд одоо ингэж мэдэрч байгаа их баяртай байна гэж хэлж. Every country has its own way. So Mongolian shamans, from what I've seen today, are very, very different from anything else I've ever seen. From the shamans in the North America, meaning the First Nations shamans, as well as those in Africa, in Peru, in South America. Very, very different. Бүхэл үндэстнүүд маань өөр ингэсэн бас бөөгийн юм шүтлэгтэй байдаг. Тэгээд миний харж байгаагаар бол Монголын бөө гэдэг бол бусад үндэстнүүд за Хот Америкчүүд, Угуулчүүд, Африкч байна уу, Перуччүүд бүхэл одоо улсын бөөгөөс бол маш их ялгаатай илүү хүчрхийг санагдаж байна гэж хэлж. Yes, I'm so honored to be here. Very, very, I feel very blessed to have been invited. And I'm very impressed at what the people have achieved through this ceremony. It's so huge what has been accomplished here, and so I'm very impressed by the way that people have come together, not only to create the ceremony itself, but even to create this temporary community. I'm very impressed by that. Yeah. Монгол улс дээрсэн сэтгэл маань их өндөр байна. Ялангуяа энэ одоо тахилгад орсонд маань их маш өндөр сэтгэлтэй байна. Юу намайг их гайхшруулж одоо урам зориг өгсөн бэ гэхээр Монгол хүмүүс ингэж нэгдээд маш их хүчтэйгээр тэр ажил үйлстэй одоо тахилга ажил үйлс яг нэг хүн шиг оролцоод тэгээд яг нэг хүн шиг юм сайхан дулаан уур амьсгал өрнүүлж байгаад энд бол намайг маш ихээр гайхшруулж их баярлуулж байна гэж хэлж. Very impressed. She's quite she's passionate about what she's what her studies are and the whole organisation. She's an amazing lady. Yeah. За миний хэлэх гэж байгаа зүйл бол тэр бол төвчээрийн хязгаар маш их олон зүйлийг судалсан гайхамшигтай. Одоо хэлэх гээд байгаа зүйл маань бол тэр үнэхээр төгсдөл дээр гайхамшигтай төвчээртэй мундаг хүнээ гэж хэлж. It's amazing. I've never been into anything like it before, and it's certainly an honour and a privilege to be here. We feel blessed that we've been included in this, that you have opened your arms and included us with you. За би хизээч ийм үйл явдлыг харж байгаагаа энэ олон хүн нэгдэж ингээд гайхамшигтай үйлийг гар гараасаа нэгдээд мөн бид нар ч гэсэн тэрэнд орсон. Тэгэхээр нэгдэж ингэж нэг үеийн төлөө ингэж оролцож байгааг харж байсангүй гэж хэлж. Одоо нэвтрүүлэхэд одоо бэлгэдлийн одоо энэ гол сүлд нь өөрийнхөө цагаан сүлд рүү ингэж харж бууж энэ цагаан сүлтийг амьлуулж байгаа нь үнэхээр сайн бахархалтай байна. За ингээд Монгол Суханы Манакул Академи одоо цагаан сар эхэлж байна. Монголчууд уламжлалаараа бол намрын өдөр шин тэнцэх өдөр буюу цайсан цагаан сар шинэ жилээ эхлүүлдэг байсан. За тэр уламжлалаараа бол Манакул Академи бол сүүлийн хэдэн жил бол 9 сарын 22-нд цагаан сараа хийж уламжил болгон тогтоож байгаа. Тэг өнөөдөр тахилгаа хийчихэд ард нь одоо ингээд эрдэмтдийн зөвлөлийн маань хоймор оноолаагаад ингээд бусад салбар бүтцүүд нь орж ирж одоо золгох шинэ жилээ эхлүүлэх энэ ажил одоо эхэлж байна. За ингээд Монгол цагаан сар түүний золголтын ёсод харагдж байна. За ингээд манай гаднаас үргэж ирсэн бөөнөр төлөөлөгчд маань цагаан сарын баяртаа өргөдөж орж ирээд цагаалахаар сууж байгаа нь харагдж байна. Эрдэмтдийн зөвлөлийн мөн харагдж байна. За манай Хатуу ухаан танхимын Хаан ухаан танхимын хүмүүс одоо төлөөлөл харагдж байна. За ингээд эдээ шүүс цагаан эдээ миний мал таргалж ингэж цайрсан юм аа. Миний арвай буудаа ингэж ургаж цайрсан юм аа. Миний одоо эдээ цагаан ингэж сайхан цайрч боловсрсан юм аа гэдгээ үзүүлж ингэж монголчууд эдээ бодаагаа дэлгдэг байна. Тэгэхээр ер нь өвгдээцийн ямар улбаа, ямар зан үйл байна? Энэ ер нь ямар зорилгоор яагаад 2012 дугаар оны хар усан луу жилийн намрын энэ өдрүүдийг тохиож энэ ажлыг хийх болсон юм? Нэгдүгürt энэ бол 13 дугаар зуунаас хойш хийгдээгүй тахилга байсан. Ямар учиртай тахилга юм гэхээр нэгдүгürt монголчуудын хуучин оноо үдэж шинэ оноо ухтаж авдаг шинэ жилийн өдрийн цагаан сарын баярын өдөр ийм тахилга байлаа. Хоёрдугаарт энэ өдөр бол
дэлхийн хүч, окторгын хүч, далд ертөнцийн хүч гурав тэнцэж энэ гурвын хооронд ямар ч одоо их багын ялгаа байдгүй учраас зөвхөн дэлхийн сорон зоон орны урсгалаар, орчлонгийн сорон зоон орны урсгалаар энэ одоо эрчим энерги маш чөлөөтэй урсаж бохроосоо бохор нь одоо арилж цэвэр нь цагаарч үлддэг, ариусж үлддэг ийм учиртай өдрөө. Өөрөөр хэлбэл дэлхийн төдийгүй орчлон ертөнцийн эрчим энерги цэвэрлдэг өдөр. За энэ өдөр бол цагаан тэнгэрийн иргэшил их байдаг. Тийм учраас цагаан хүч их буудаг өдөр байгаа. За ийм өдөр бол тэнгэрт байгаа цагаан тэнгэрүүдээс төвчний цагаан тэнгэрүүдээс цагаан сүлдийг амьлуулах ийм даалгаврыг өгсөн юм аа. Энэ цагаан сүлдийг амьлуулахын утга учир нь бол одоо Монгол улс үндэстэн өөдлөн дэвшиж, засагдан төвшөрч, сайн сайхан мандан бадрах, сэргэн бадрахын тулд бол Монгол төрийн 3 том сүлд болсон цагаан сүлд, хар сүлд, алаг сүлд гэж 3 сүлдээр дамжуулж тэнгэрийн хүчийг буулгаж ирдэг. Тэр тэнгэрийн хүчинд дор монголчууд одоо сэргэн манддаг, бадран манддаг ийм очиртай. Тэгэхээр зэрэг өнөө цагт бол энэ орчлон ертөнцид явж байгаа байгалийн зүй тогтол процессор бол Монгол улс сэргэн мандах тийм тохиолдол бүрдээд байгаа юм байна. Тийм учраас Монголыг бадраахын тулд мөнх тэнгэрээс бидрийг хамаарч энэ цагаан тэнгэрийн хүчийг буулгах гэтэл цагаан тэнгэрийн хүчийг дамжуулж буулгах тэр онс нь буюу тэр сүлд нь байхгүй байна. Тэгэхээр зэрэг энэ цагаан сүлдийг амьлууллаа. Бид цагаан сүлдийг яг 13 дугаар зууны ёсоор нь яг 13 дугаар зууных нь одоо тэр амьлгаа тэгдэг журмаар нь одоо амьлууллаа. Энд бол гадны гаралтай ямар ч юу ч оролцсонгүй цэвэр Монгол гаралтай юмнууд оролцлоо. Тэгээд хүн зам маань ч илүү сайхан хүлээж авлаа. Тэгээд цагаан тэнгэр маань бол цагаан сүлд маань бол үнэхээр сайхан амьллаа. Тэгээд жил болгоны 9 сарын 22-нд одоо нэг цагаан сүлд амьлна. 9 жил. Тэгэд хамгийн сүүлчийнх нь 9 дахь жилд нь дундх хамгийн том нь амьлна. За 5 жил болоод хар сүлд нь бүтчихнэ. 9 жил болоод 9 цагаан сүлд нь алаг сүлдний 9 хөл нь бол цагаан хөл нь бол 9 жил болоод амьлчихна. Тэгэхээр 10 дахь жилд бид нар тэр 9 цагаан хөл тугны дунд байдаг тэр хар сүлдийг амьлуулна. Тэрийг бурхан халдууныг билээс нь орой хүртэл 21 хоног тагчиж тэр хар сүлдийг амьлуулна. Ингэжээж тэр хар сүлд бол тэр алаг сүлд бол мөнх тэнгэрийн хүчийг татчихна. За ингээд таглаг өндөрлсөн, цагаан сарын золголт явсан. За түүний ард бол одоо монголчууд дуулж хуурдаж баясан цэнгдэг. Ингээд шин оноо дуу хөгжин нарийн цэнгэнтэйгээр сайн сайхнаар өгддөг ийм уламжлалтай тэр ёсоор бол Манакул академийн салбар бүтцүүдийн хооронд бол одоо үндэснийхээ дуу хуур, гişиг аялгау одоо нарийн цэнгэнээр бол хоорондоо бие биендээ бэлэг барих, биендээ одоо имжлэгээ дэвшүүлэх ийм үйл ажиллагаа явагдсан. Тэрний нэг их хэсэг харагдаж байна. За энэ бол Манакул академийн хаан танхимын одоо гишүүн Дашиачил гэдэг хүн бол уртын дуу сайхан дуугаараа аяв ярьж байх нь харагдж байна. За ингээд бид нар таглаг өндөрлсөний оройн нь дахин бөөлж тахлагын талбай дээр бөөлж галдуулж өгүүлж одоо тэнгэрийн үл ямар усныг шалгасан ингэхэд бол үнэхээр хөх эсэн тэнгэртэй бидний таглаг холбогдож тэнгэрээс хүч босна одоо батлагдсан. Тэрний баталгаа бол одоо энэ гал дээр гарч байгаа энэ босоо торгон хөхөнгийн ийм босоо сувг татж байгааг та нар анзаарч байгаа хаа. За энэ бол үнэхээр хөх тэнгэртэй холбогдсон гэдгийн баталгаа хөхөөр бууж ирж байгаа. За ингээд энэ одоо холбоосоор л үнэхээр тэнгэртэй холбогдсон том сувг агаар одоо газар тэнгэр хоёрыг холбосон тийм сувг татсан гэдг нь энэ нотлохооны харагдаж байгаа. За ингээд бидний таглах маш амжилттайгаар болж өндөрлсөн байгаа да.